Соёлын сэргэлт 2023 оны нээлт Дархан уул аймаг. Кинон дээлтэй дархан ба кино орон зай төсөл. 1976 оноос эхлэн ард түмний зүрх сэтгэлд хоногшин үлдсэн найруулагч Бунтрийн гэрлэж амжаагүй явна. Найруулагч Балжин нэмийн гарын 5 хуруу зэрэг алтан үеийн Монгол кинонууд нь Дархан хотноо бүтээгдсэн байдаг. Түүнээс гадна орчин цагийн кино урлагийн шилдэгүүдийн төлөөлөл болох найруулагч Сэнгэд Оржийн бодлын хулгайч, найруулагч Уран Чимгийн ноён эмэгтэй, Япон улсын TBS телевизийн Vivant олон ангид киноны зураг авалтыг Дархан хотноо хийж гүйцэтгэсэн. Ийм ч учраас Дархан уул аймгийн Дархан хотыг кинонд ээлтэй хот болгон зарлаж, кино үйлдвэрлэлийн дэд бүтцийг хөгжүүлэх, дотоод болон гадаадын кино уран бүтээлчдэд кино зураг авалт хийх таатай орчин бүрдүүлэн хотын аялал жуулчлал, соёлын үйлдвэрлэл цаашлаад ЮНЕСКОгийн бүтээлч хотуудын сүлжээнд бүртгүүлэх зорилгыг тээж байна. Дээрх зорилгын хүрээнд Дархан уул аймгийн Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд байрлах 1600 м2 талбайд кино орон зай байгуулахаар төлөвлөд байна. Олон үзэгчдийн сэтгэл зүрхэнд хоногссон уг кинонд гардаг тус савлуурыг 1983 оноос хойш огт хөдөлгөхгүйгээр хадгалан авч үлдсэн киноны нэгэн үнэтэй дурсгал юм. 5 м өндөртэй, 9 м урттай энэхүү савлуурын үндсэн каркасыг ашиглан дэлгэц байрлуулан задгай кинотеатр байгуулахаар төлөвлөж байна. Мөн кино камер, найруулагчийн сандал, холобушк зэрэг кино зураг авалтын талбай мэт болгон тохижуулж, залуусын чөлөө цагаа өнгөрүүлэх боломжтой амралтын хэсэг, ногоон байгууламж, кино бүтээгч нарт зориулсан зар сурталчилгааны хэсэг зэргийг байршуулна. Цаашид уг кино орон зайд алтан үеийн Монгол кинонуудын дурсгалт хөшөө, Дархан хотоос төрсэн алдартнуудын хөрөг зураг, хөшөө дурсгал, Дархан хотод зураг авалтаа хийсэн шинэ Монгол гадаад киноны танилцуулга зэргийг жил ирэх тусам нэмж байршуулан тохижуулж өргөтгөх боломжтой юм. Энэхүү бүтээн байгуулалт нь дарханчуудын төдийгүй тус орон нутагт хүрэлцэн ирэх дотоод гадаадын жуулчдын эрх дуртай соёлын орон зайг бүрдүүлэх болно.